Ээж хэрхэн хуучин амьдралдаа эргэн орох вэ? Бүрэн утгаараа хуучин амьдралдаа эргэж орох нь удаан хугацааны дараас боломжтой ч зарим дуртай зүйлсийг хүүхдийнхээ анхны жистж эргэн хийж ихсэх боломжтой. Зүгээс үүнд баг зэрэг хүчин чармаашд хэрэгтэй болно. Синг эрэг өргөж зөөрийн хөхний сүү хасаагч болсон бусад орчин үеийн төхөөрөмжүүд ээжид идэвхтэй амьдралсаа үргэлжлүүлэхэд туссан. Хөхөөс хүүхдтэйгээ театрт очих нь бараг боломжгүй. Харин музей эсвэл кафе руу явах нь бас боломжтой. Орчин үеийн газрууд ихэвчлэн хуурайсах ширээ, аюулгүй тоглоомын бусангаар тоногсогдсон байдаг. Өөрийн маршрутад хүүхдтэйгээ тухтай цагийг өнгөрөөж болох газруудыг урьдчилан тэмдэглэж болно. Хэрвээ шаардлагатай бас эргэн тойрныхноос тусламж хүсгээс бүү санаа зов. Иймэрхүү гарч зугаалах нь зөвхөн ээжид төдийгүй хүүхдэд хэрэгтэй. Тэрээр шин сэтгэвдэс дуу чимээ, үнэр царайны изофизис, танис бус үгсийг нэвтэрч авдаг. Эдгээр бүхэн түүний туршлагын санг баяжуулж цаашид шин зүйлст амжилттай дасан зохицоход нь тусалдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам та хүүхдээ илүү ойлгож, зарим зүйлийг нь урьдчилан таамаглаж сурна. Харин тэрч бас өөрийн ээжинд танд дасан зохицох болно. Энэ нь унтах, зэрүүн байх дэвшнийг тогтооход сайн суурь болдог. Дэвсмийн урьдчилан таамаглах боломж нь таныг өдрийг төсөвсгөхөд тусалж дуртай зүйлсдээ цаг гаргах боломжийг болгоно. Жишээ нь унтаж амарсан цадсан хүүхдээ имээд нь үлдээгээд өөрөө дуртай номоо бариад сэфэнд гарч болно. Хэрвээ ажил танд боломжтой бол гэрээсээ ажиллахыг туршаад үзээрэй. Хамгийн чухал нь ажил танд таашаас өгч өмнөх амьдралстайгаа холбоотой гэдгийг мэдэрч байх хэрэгтэй. Мөн ажил дээрээ ээж хүн өөрийгөө насанд хүрсэн чадварсаг хүн гэдгээ дахин нэгэрч чадна. Гэхдээ хамгийн чухал нь өмнөх шиг яг тэр хിവэрэ байх боломжгүй гэдгийг өөртөө хүсээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн амьдралдаа гашуудах цаг эрхийг өөртөө өгөх хэрэгтэй.